За сайн байцгаана үзэгчдээ та бүхэн амралтынхаа өдрийг ая тухта сайхан өнгөрүүлж байна. Royal HD залуусын телевизээс та бүхний амралт чөлөөцөх зориулсан бэлтгэн хүргэдэг хар цагаан нэвтрүүлгийн нэгэн цоо шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд хар цагаан нэвтрүүлгийн энэ зочноор энэ удаагийн зочноор одоо ноён Бондгор хүрэлцэн ирсэн байна. За мөн одоо ноён Бата мөн ноён Тулгаа гэдэг ийм гурван нөхөр сууж. Бондгортой энэ өдрийн төргийг үзэгчдэйгээ хөдлөөч. За тэг өнөөдөр энэ амралтын өдрөөс Royal HD сонгоосч нийт үзэгчдээ бас энэ сайхан өдрийн салуу мэндийг хүргье. Та хоёр ч гэсэн бас энэ амралтын өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За Бондгор дуучин Бондгор ихээр бас нэг хэсэг сая бас зөндөө ярьсан. Соёлын төргийн ажилтан гайл авахгүй юу гайл Бондгорч өгүүлж аавна өгөхгүй болж авахгүй гайл те. Янз янзын юм ярьлаа штэ. Тэгээ ерөөхдөө одоо бол дуудах гуншин бол юу байгаа штэ. Монгол улсын их хөрсийн элч дуучин Бондгор. Тэрнээс бол нөгөө төрөөс өгсөн гавьяа шагнал маань бол доохондоо байхгүй байгаа тий. Тэгээ энэ их хөрсийн Монгол улсын их хөрсийн элч дуучин гэдгийг хаанаас хин өгдөг юм бэ? Энийг л жоо яриач. Өмнөөс л хүүхдийн төлөө газраас өгдөг юм л да. Хэд хэдэн дуучин гэдэг юм бэ? Нэг л дуучин. Эйкүлчин бас сүлд бас хүүхдийн бас их дуучин болсон явчихсан шүү дээ. Тэмдэг нэмдэг зүзээ. Би тэрийг бол сайн анзаарах гэдэг. Тэр одоо хүүхдийн хэлэлт дуучин юм л. Би одоо жил хагас болж шүү дээ. 2 жил юм шүү дээ. Мөрөдөл биелээ гэж 14 дуу тацамг. 80% хүүхдийн дуу. Одоо 20% ээжийн дуугаар. Цамгаа гаргажсэн. Тэсл хүүхдийн тоглолтоо ээжлээ. Тэгээ зарим одоо сонин сэтгүүлээр ер нь Бондгорыг өгсөн гэсэн мэдээлэл зөндөө гарсан л та. Тэгээ урд нь бас энэ одоо юун дээр мэдээлэл дээр тайлбар өгж байгааг ч бас үзсэн. Тэгээд дахиад энэ мэдээлэл дахиад гарсан маань би бас гайхаад байна л да. Өөрийнхөө одоо рейтингийг өсгөх гээд хамтлаг дуучид маань бас энэ хар PR-ыг өөрсдөө хийгээд идэв юм уу? Мэдээллүүдийг энэ сонингуудад өөрсдөө захиалаа бичүүлээд идэв юм. Тэгдэг хүмүүс байдаг байх. Завтаа бас дууч зөндөл баг шүү дээ. Тийм хар PR мар гэж цагаан PR мар гэдэг би тийм PR мар гэж юм анханасаа бол тийм хийж үзээч. Тэг шаардлагач байна. Одоо би яг үүндээ бол соёлын сэтгүүл FM радио сэтгүүл энэ бол над таньдаг ч юм байдгүй шүү дээ. Монголын FM-үүд хаана гэдгийг мэддэг юм шүү дээ. Тэгээд надад бол PR бол над тэгж бол бодогдтыг. Хэрвээ бүр ингэж яг байдаг энийг хий гэж боддог бол энийг чинь хийх бүр тусдаа баг одоо удирдлага. За нэг бол одоо тэр хүний одоо хэдэр PR-ыг хариуцсан чиглэлээр менежер ч юм те. Тийм тусгай хүмүүс ажилладаг болов л гэж. Хүмүүс баг тэр хүмүүс чиглэдэг юм шиг. Гэхдээ бид нар чинь баг энэ хамт олончны хоролдсон байнгын сериа хэлцэл хаана юу байх ёстой яг гэдгийг хяндаг. Миний тухай үнэн зөв мэдээллийг төмөө олонд хүргэх үүрэгтэй болохоос худлаа үнэ тийм сенсац тараад хүмүүс шүү. Тэгэхээр дөнгөж цагаа ярьсан Монгол улсын хүүхдийн элч дуучин гэсэн цол орсон тий. Тэгээ сүүлийн үед бас хүүхдийн элч дуучин биш хүүхнүүдийн элч дуучин болчиход байгаа сураг байсан. Тэгээ нийтийн дуучин. Анх бол хүүхдийн дууд бол манай Бондгорч хүүхдэд их хайртай. Карлсон гэдэг дуураа гарч ирэл. Тэгэл хүүхдүүд рүү ерөнхийдөө ийм асуулт байхгүй юу? Хүүхдийн элч дуучин биш, хүүхнүүдийн элч дуучин, октоодын элч дуучин. Тэгэхээр эмэгтэй хүнтэй холбоотой асуудал явагдаад байна л да. За. Юу гэж тайлбарлах вэ? Яг ямар класс гэдэг ч юм уу, шоуддаг гэдэг ч юм уу. Октоодын ирлэг гэж бас сонссон. Намайг харин тэгсэн байлээ. Тэгээд юун дээр зиндаас юм байлээ. Тийм. Монгол улсын их хөрсийн элч дууч хүүхнүүд ингэхдээ охтын элч дууч юм болов уу. Тэгэл би тийм шалдрал дээр өөрөөч барыг үзсэн хүмүүсээс хам дамжаа сонсоод явж байгаа юм шиг. Жохон халамцсан хоёр охин цугдуулсан явжсэн юм шиг. Тэгэж утсан байсан шүү дээ. Тийм яг хүмүүс бол тэгээд янз бүрээр яриад янз бүр өөрсдийнхөө бодсон таам гэж байгаа янз бүрийн нүдэндээ харц юм шиг төсөөлөл ярьдэн шүү дээ. Зүгээр судаж явж ирсэн билүү? Фэнүүд. Яг л хүмүүс ч надтай уулзахаараа тэгэж сайн байна уу гараад ингэдэг юм биш. Хөгшин залуу хөлтгөл өө гэж нэг барьж аваад үлсээл
Яг л нэг үед ингээ найз нөгөө тахтуу хамаатан садан шиг уулзсан шүү дээ. Тэгээ би ихэндээ гайхдаг гэсэн. Одоо манай танд хин ч вүлээ, юу ч вүлээ гэж боддог. Сүүлдээ бол аюугаа тасаад. Монголын бүхэл хүмүүст миний ах トゥ тэгээ илгэн садлаа гэж боддог шүү дээ. Түүнээс ялгаад өө зөвхөн солиотой энэ яаж ингэж бодох тийм ч төрөлгөө байсан шүү дээ. Тэгээд хүн ялгадгүй ч юм уу те. Бүгдээ сайхан мэдээлэл. Манай бондгорыг бас өгсөн гэж яриадсан тийм ээ. Бас урчлаа өгчлээ гэл. Зөндөө ярьжсэн хэдэд сүүл цагаан сараар сар шинээр бас ярьсан байгаа. Тэгэхээр манай бондгор маань ерөөхдөө тийм бол байхгүй. Яагаад заавал ингэж хүмүүс хүлэх гэдэг юм болоо. Өнхрүүлэх гэдэг юм уу, хүлэх гэдэг юм уу? Би бол боддоо шүү дээ. Яг нөгөө хүмүүс ингээл намайг ингэж нэг ч юм өгшөрхөө атаархаад яадаг чи юу ч юм. Тэгэхээр надад бол нэг их одоо муу зансан янз бүрийн юм байвал муудалцаар хамрын гэдэг хүмүүс бол байдаг байхгүй. Тэгэхээр би бол ер нь их хатаачтай ер нь их юм хар цагаа тийм хил ам бол надад их байд юм байна да гэж би өөрөө боддоо. Тэгээд тэрийг ингээд одоо ямар нэг лам хоорог те энэ дэндэрчтэй ингээд тийм юм бол байхгүй шүү дээ. Сэсэггүй. Тийм байхгүй. Би бол өөрөө өгсөн шүү дээ. Манай үзэгчид надаас илүү хинч амар сайн зааж өгч чадахгүй байхгүй. Тэгэхээр би бол өөрөө дотроо муу мухай бодож өөрөө тийм муухай бодол тээж одоо хавд дарч тээж одоо хавд руу үсгэх тийм тэ юм бол хийхгүй. Тэгэхээр би бол юу ч боддог. Хинч намайг муулаад юу ч муу санаад тэнч өхүүлж энд ч бараг одоо шгүй яхан болох зэвчнаа багш. Тийм юм байхгүй. Юу алиж боддгоо алиж нэг юм одоо нэг ачаал бүгдлэг бол те яана яац юм болоо гэж те. Тийм одоо яг нэг ясандаа бол яг шударгаал тийм жижиг шиж юм бол үг хөөцөлд үзүүр нь болдгоо гэж те. Тэгж л Манай бондгор чи ерөөхдөө их тийм сайлган хүн тусрахуу бас нөгөө хорхоод хоргоо гэдэг ярьдаг шүү дээ тийм. Ерөөхдөө бол яг тийм хүн гэж би боддог л та бондгор. Олон жилийн өмнөөс ч мэднэ. Ер нь хараад байхад ер нь Монгол улсын гавьяч жүжигчин жавхлантай ер нь бол нэлийн төстэй ярианы тембер ч юм уу одоо үзэл бодол ч юм уу тий ойролцоо байх юм. Таны тархийг угаасна. Тэгээ хүмүүс би олон лист дээр ярьцлага өгч байхад хүмүүс надаас асуудаг байхгүй. Самандын жавхлан л дээ. Тэгээ би гэхдээ самандын жавхлангийн талаар надаас асуухсан юм бол өөр юм бодол ярьцлага авалт. Би тийм хаамгүй хүний юмнаас би ярьцлага өгөөс суух гэж ирээвэ ч үзэл бодол ажиллах нь. Тэгэхээр ер нь бол би юу гэж гээд нэгээр танах бол айгүй тийм гоё зүг залтай ч юм уу гэмээр их гоё асууж байна л та тий. Тархиж угаасна надад хамаарч санаж байна. Тэгэхээр би бол юу гэхээр юу хэлмээр хүмүүсийн бол тэгж одоо буруу ташаа тий юм бодоод одоо юу гэдэг жавхлан мондгорыг ингээд одоо адилхан болоод ч юм уу тийм юм өнцгөөс намайг харж байгаа. Хасартаа юуж юм. Тэгвэл хоёр их гоё тийм хойроо ах トゥ нар баг тий. Тийм. Нөрөн бүтээлийг чиглэж надад бас сайхан үлгэр дуураалж надад Монголын төмөн олон бүхэл сайхан үр хойчин залуучуудад үлгэр дуураалал үнэхээр л манлалаа л явж байгаа залууч. Яг үүнд бол миний ах бол үнэхээр мундаг. Би бол юу ч хэлхийн юм зүйл. Надаар хэлсэн хэлүүлээгүй л бүгд мэдчихсэн. Монгорд дуу өгчээсэн үү? Зөндөө тийм Ямар дуу? Одоо сүүлийн тэр амжилтсан юм шиг жахахаа шүлэг өгөхгүй. Өөрөө яагаад дуулахгүй тэгэл одоо өөрөө л дуунуудаа өөрчлөл өгöd байгаа юм шүү тий. Тэгэхээр бас бондгорд бас их анхаарал тавиад ажиллаад байна. Продюсер гэж хэлж болох юм. Гэхдээ яг ерөн зүгээр чиглүүлэгч, зөвлөгч тий. Одоо гоё одоо дэмжих шиг байдаг тийм ээ. Сайхан тийм үлгэр дуурайлж байгаа тэгэл. Тэгвэл бол би хүмүүс сая одоо жишээлбэл юу муугаар би бас их одоо би л дотроо ингээл ахыгаа тий мундаг сайхан гоё гээл ингээл төсөөлөл би л ингэж байгаа болохоос яг дотроо бол би гаднаа ингэдэг гэсэн яг дотроо бол амар өгдөө шүү дээ. Гэл муухай сайхан тий одоо бүл өмнөдлөө одоо бадар ирсэн айтал тий одоо бамбар өрөөд урд
нөхөө оног гэл явж байгаа юм байна. Би бол яг тэгж л тэгээ энийг дэмждэг одоо ойлгодог залуучууд одоо л их болж байна. Түүнээс бол яг урд нь бол одоо сая энэ тэр дэлхийр үнэн сая юу болох те лама авал тэний төрийн баячуудыг гайхчихлаа. Энэ төрийн эдэн баячууд энэ компанид захирлуулын те бас одоо манай ахын маань ингээл дийлмэл ах яриад ингээд солиод өдөөний галзуу мэдрэл эргүүгээр нь дуудчихал те Монгол гэрээснийхэн төлөө бараг шуушаарданд авч хөвтөл ухааны ярьчаад яг дэлхийн сүрээд өнөөдөр амьдрал зогсохгүйдсэн чинь бүгд Монгол гэр аваад бүгд ийшээ гараад хотын цах руу өчнөн ганцаар аваад бүр нотгоод баримттай шүү дээ. Яг Монгол гэр яриач юм бол өөр төр чинь ч гэсэн яригдчихэж байна л та. Одоо ингээ Facebook ч юм уу янз бүрийн сайтуудаар ороод өөрийн чинь одоо тухайн мэдээлэл хайгаад ингээ явж хат хүмүүсийн бичсэн комментууд зөндөө байна л та. Тэгээ ихэвчлэн бол одоо юу гэдэг юм те яриа нэг ойлгомжгүй гэдэг ч юм уу илий балаа юм ярьдаг. Одоо нэг үгээр хэлэх юм бол сунтаа гэж өөрийн чинь бас маш олон бичсэн байна л та. За ойлгохгүй л те. Ихэнх хүмүүс л ойлгохгүй шүү дээ. Би яг энэ яг өөрөөсөө бол те яг өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг нь бус хүмүүст ярихаар тэд нар ойлгохгүй шүү дээ. Яг л миний тэр миний яриа хөтөл өөрийнхөө амьдарч байгаа амьдралыг ойлгохгүй төөрцөн явах хүмүүс бол миний яриа бүр ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр энийг ойлгодог хүмүүс их байгаа шүү дээ. Ойлгодгүй тэрний 100-ны 1 зайлвал 0.13% ойлгох шүү дээ. Таван баар буудал эсдэг залуучууд. Гадаа нэг хайр нэргүй шүтүүлээр өвчлөө солиод авч цодж аалах гэж байна. Тэр өвчтөй мэдрэл муутай одоо юу гэж хэлмээр нэ. Тэр хүмүүс ойлгохгүй л байгаа. Ойлгодог хүмүүс л асууж байгаа шүү. Тэгэхээр бас жавхлан бол яг ингэж зогсъё те. Дуучин жавхлан бондгорт бас тусалж ийсэн ах. Одоо манай бондгор маань бас би бол яг энэ өрөөсгөл нэг юм би бүр ахаад хэлээ. Бити намайг бол одоо ингээд те юу гэдэг чинь ингээд би чинь өөрийнхөө би чинь 80 мондор гэдэг юм чинь би өөрийнхөө хоолоогоор дуулж байгаа шүү дээ. Би жавхлан хоолойг гуйж дуулаагүй. Тэр үний тоолоогоор би хаяа давж дуулчаагүй. Нүүр царайг би төр өгж байгаа ч гэж би хүмүүс танигдчихаагүй тийм үү. Тэгэхээр 80 мондгор гэдэг хүний те яг миний л яриад, миний л ойлгоол, миний л мэдрээл, миний л харж байгаа амьдрал өнөөдрийн яриад юм. Тэгэхээр намайг энэ жавхлан тархинь угаачиж хөр хин тэнэг болчих гэдэг гэж бодож байгаа бол үгүй. Хэрвээ жавхлан шиг болж ингэж харж байгаа бол бүр сайн байна. Юу би тийм мундаг ах шиг болж ийм гэдэг чинь би бол асар зүг явж байгаа юм хэлэхгүй. Хэрвээ намайг өөр нэг тэнэг далийн нөхрөөр төсөөлөх юм бол би арай шүү дээ. Яна би яагаад энэ угаантай адилхан болоод байгаа юм бол гэж. Тэгэхээр жавхах шиг болж ийм та нар хэрвээ харж байгаа бол найз нэг зүг юм. Айгүй зүг юм. Би урдны нэвтрүүлэг дээр хэлчихсэн. Одоо би жавхахаа бол би зүгээр цэвэрлэг шиг шууд тийм аа тий. Энэ ус Монгол орны энийг гэр гэж тооцвол тий гэрээ цэвэрлж байгаа муу муухай энэ хүмүүсийг цэвэрлж байгаа л хүн гэж би хэлжсэн шүү дээ. Одоо бол би яг тэр бодлоо би тэгж утас дараа. Ер нь хорвоо ертөнд дэлхийдээр тий хүн бүхэн цэвэрлдэг шүү дээ. Гэрээ цэвэрлдэг, өөрийгөө цэвэрлдэг. Тий хүн бүхэн цэвэрлэгч. Гэхдээ хүн бүхэн тэр олон нийт цэвэрлэгчнээс хамгийн хизээч цэвэрлэгдэггүй. За дээрэс нь асар удаан хугацаанд цэвэрлэгддэг. Энэ хорвоо ертөнцийн тэр тий цэвэрлэхэд хамгийн хэцүү хогийг одоо Монгол улсын тий одоо туучин самны жавхлан гэж ах маань цэвэрлж байгаа юм байна. Тэр бол ямар хогийн гэхээр хүний зүрх сэтгэл доторх хог. Манай бондгор бас одоо юу яаж байгаа штэ. Өөрөө бас нэг залуу туслаад тий дуулдаг нэг залуу туслаад тэр залууг одоо продюсерлаа дэмжээд юм хийж өгöd гаргаж ирэх гээд байгаа штэ. Дуучин Адар Сүрэнгуйтай их адилхан дуулдаг хүн л гэж яриад байгаа штэ. Энийг танилцуулаач яриач. Тийм бас энэс хүмүүс бас ярьж байна тий. Энэ бас ингээд хүмүүс бас мэдээ сонсоод яваад байгаа байхгүй. Сонссон л байгаа байхгүй тий. Мэдээлэл бас тэгэхээр манай Батцорыг гэж дүүт. Адар Сүрэн гойд гоё тул. Тэгээ би бас ингээд яг боломжтой хэрэг ингээд бас нэг өөрийнхөө бас нэг чүвээ бас нэг мэдсэн нэг олсон жоох юм аа бас ингэдэм байлаа гэдэг юм тий. Бас нэг ингээд ах нь ингэчүүл ханд нэг халтчих гад тий. Энэ дээр нэг ингээд онч байна тий. За нэг ах нь энэ дээр нөргөр яг ингэж онч чивтэй ингүүл бүр илүү давуулан биелүүлж боломжтой ч юм уу. Одоо дуучид бол яадгүй гэхээр одоо жишээлбэл би ингэж бодоход байна. Би л лаг. Бус дуучид заяа тэд нар юу шалгаад байгаа.
За нэг жоохон өөрөөс нэг жоохон дүүм өгөх юм бол хөөш шүү гэж санаа та. Та ер нь тийм зан гаргаж ирсэн үү? Би бол ер нь яг дуучтай ер нь их муудсаж ирсэн л дээ. Хэлдэг ам өрөө заавар барилцаж авах гар зүрхч юм байсан. Гэтэ анх штэ. Яг одоо бол бас тэ ер нь тэ яглахгүй юм бол тоо. Чи надаа юу цаас хөөцөлдөө тэгдэг юм байна. Тэгэхээр түрүү Батаас асууж ирсэн л та анх гарч ирэхдээ одоо Карлсоны дуудуулж гарч ирж ирсэн тий. Карлсоны дуудуулж гарч ирж ирсэн гэх тийм. Тэгээд ер нь бол өөрөө чинь нэлээд хипхоп сонирхолтой гэж сонссон юм байна. Яагаад нийтийн дуруу хальтраад орчих? Тэгээд хальтрах шүү дээ. Ер нь бол уул нь рок pop ингээл зохиолын дуу нийтийн дуу ялгаалга болохос уул нь яг л нийтийн дуу гэж нэг төмөө олны л дуу байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Би л өнөөдөр яг өөрийнхөө дуулж байгаа дуу хөрөөж ойлгодог. Яг нэг хүн дасгаар би хэлгүй болдог шүү дээ. Та одоо хүүхдийн дуу ч юм уу, зохиолын дуу ч юм уу, pop дуу ч юм уу хэрнээ тэр нь хэлж ихтэй хэцүү байдаг. Тэг яагаад тэгээ бодоод үзэх нөөрэ бүгдлийн дуу. Миний цомгтгийн pop дуу байна уу? Хай pop дуусан нэ. За pop дуу байна. Одоо нийтийн зохиолын гэж яриад байгаа дуу байна уу? Тэгэхээр ямар ч юм бол гэж тэгэхээр би өөрөө ч хөөсдөг. Би ямар дуу дуулмаар би тэрийгэл дуулдаг гэж байна. Би өөрийнхөө л дуулдаг. Би өөрийнхөө л байгаа. Нэг юмд баригддаггүй. А энэ нь юу юм гэхээр энэ урлагч нь тэгэхээр өөрөө угаасаа л нийтийн л юм шүү дээ. Рок pop гэх юм бол заавал рок pop-оор л дуулах хэрэгтэй байх тийм. Тэгвэл одоо энэ Монгол pop гэж цомог гарах хэрэг байсан. Одоо энэ pop-од дээл мэл music хэрэг байсан ч юм уу. Одоо энэ рок pop-ын баг бүгд л дээл music. Тэд нар одоо тэгэхээр нийтийн дуучин болчихлоо гэсэн үг. Үгүй үстэй. Тэгэхээр энэ урлагч нь дэржигтэл нийтийн л урлаг болчиход шүү. Нийтийн дуу болчиход байгаа. Ер нь одоо сонин сэтгүүлийг хараад байхад гоочилсан тий шар мэдэнүүд их байх юм л та. Тэгээ таныг нөгөө үндэсний хувц өмсөд нэг зураг авах болсон зургийн доор нь тайлбар хийсэн байсан. Яг Монгол бэлэг дурсгалын зүйл шиг харагдав. Хатээ биз дээ. Би тэрийг бас үзсэн. Тэр нь ямар тайлбар өгөх вэ? Сүвнэр шиг аа. Тийм. Сүвнэр шиг юм байна. Тэ. Тэгвэл олон хөгжмийн зохиолчоос ер нь дуу авдаг. Гү. Нэг хөгжмийн зохиолч танд гахаан тоорооны тухай дуу хийж өгье гэж санал болгосон. Тийм, аваад туягч тавьтай. Тэгээ яаж үлээж авсан та? Өө тэгэл туягч тавьтай санал хөлийг авсан шүү дээ. Тэгээ хийсэн үү? Хийгээгүй. Хийх үү? Ер нь бол яг сэрэгжил Нэрлээ бухимдсан юм шүү, ууралсан юм шүү та. гүү хүмүүс л тэгж янз бүрээр бичээл янз бүрээр тэгээд байгаа болохоос гүү шүү дээ тийм байх. Хоёр туягчтай хамт болох юм тий. Тий. Тэгээд яг та хоёр ерөөдөө яг яриад одоо дуулахар болцсон байгаа юм. Яг дуулж мол гэсэн юм аахгүй зүгээр ерөнхийдөө Санаа бит хоёрыг хамт зүгээр ийм уран бүтээл гэж нэг ийм дуу бас ингэ хэд доо хөгжилтэй дуу юм аа тий. Одоо нэгж тайваны ийм дуу маа зүгээр л тийм л нэг сэдв ярьж ирээл мөн бит хоёрт нэг дуу сонирхуулаад бит хоёр тэгэл за гэлээ сонирхож байгаа л ерөнхийдөө орсон тийм л бас. Монгол одоо CD удахгүй гарна шүү дээ. Ерөөдөө цомгийн ажил одоо дуусж байгаа. Хоёрхан дуу бичүүлэх тутал байгаа та тийм ээ. Тэр нь одоо нэг 2 3 дуу дуусч. За ер нь цомгийн ажил бол нэг шууд ингэж орох барыг болж байна. Амжилт хүсье гэдэг нэртэй цомог тийм. Тийм амжилт. Хичнээн дуу орох уу? Нэг 15 дуутаал. Тоглолт өдр бол төлөвлөж л байгаа тийм. Тоглолт Монголд энийгэд одоо бодож л энэ зунаас. Тэг яг тодорхой таймд шийдсэн юм. Дуу чин баяр цэцэгтэй ямар байна? Дээр үеийн амрагууд гэдэг нэг сэдвтэй нийтлэл гарцсан. Дуу чин баяр цэцэг. Аа тийм. Тэрийн зургийг Дээрээс нь бас одоо бас одоо тэр юу вэ? Сэрүүлэг тавьчихсан тийм. тий. Хүмүүсээс хад үзсэн. Өргөдөг байсан. Тэгэл Мессежээр дарамтлаад яасан юм баахан бичсэн байсан. харин тийм Таныг намайг мессежээр одоо дарамтлаа гэвээ. Тэрээс нь тийм баяр цэцэг гэж. Тэ? Нэг чинь би бол яг үнд бол дараагүй шүү дээ. Тийм. Танихгүй. Танихгүй. Тэгээ би тийм дуулдаг хүн байт юм байж гэж мэддэг байсан. Тэгээ би энэ сонир сэтгүүлээр ингэж бичснээс нь хойш би бүр хэрэг болгож YouTube бүс бүр баяр цэцэг дуучин гэж яаж хийж. Бас их мундаг дуу. Царайг нь олж харсан. Тийм ээ. Тэгэд яг Тэгээд одоо эн чинь бас тань мэдэх юм явж ирсэн юм чинь тий. Бас Монгол баяр цэцэг гэж дуучин байдгийг мэдээж авлаа. тэгээд яг баяр цэцэг ингээд YouTube-ээс клипийг үзэл зургийг хараад дуугийн сонсож байхад баяр цэцэг дуучин таалагдчихсэн.
Надаа эмэгтэйний хувьд. юу би ч тэгж таалах шаардлагагүй шүү дээ. Тийм. Хэнийг таалах уу та? Хэнийг таалах уу? Одоо энэ хүмүүсийн ярьж байгаагаар бол тэгэхээр аимшигтай яриад байгаа. Надад бол яг хүн амт таалаад явчих тийм цав байдгүй шүү дээ. Тийм л яг миний одоо үнэн сайхан юм уу одоо хар цагаан амьдрал маань ийм бай. Тэгэхээр таны амьдрал ер нь аль тал руугаа явж байна? Хар цагаан тал гэдэг одоо хар бараан гэдэг хоёуланг нь аваад үзэх юм аа. Айгу аль тал руугаа биш шүү дээ. Миний хүний ер нь хүн бүхний амьдрал яг л адилхан явдаг шүү дээ. Миний хөл яг хар цагаан цагаан энэ тэнцүүл явчихна. Энэ тэнцүү. Би бол ер нь цагаан тань сайхан алдчих байна, хар тань сайхан алдчих энэ deux. Тэгэхээр манай бондгор бас 4 настай Эрдэнэ цэцэг гээд охин тусалж ийсэн тий. Яаж тусалж ийсэн юм бэ? Ямар чиглэлээр? Тэгээ бас нэг юм мэдээлэл байгаа штэ. Тэгш нийгэмлэгийн тэргүүн дуучин ноён бондгороо. Тий. Тэгш нийгэмлэг гэж нийгэмлэгийнхаа тухай тий ямар учраас байгуулсан юу ийх гэж байгаа тий. Тэгээд энэ Эрдэнэ цэцэг 4 настай Эрдэнэ цэцэг охин туслаад бас эмнэлгийн эмнэлэг дээр очсон баг тий. Тэ ер нь манай нийгмийн хамгийн анхны ажлаас тэгээд энэ тэгш нийгэм гэж нэртэй. Тэгш нийгэм гэж. Тэгээд ер нь ямар ч тань гэхээр за Монголын одоо хууль гэж үг гэдэг. Хууль. Тэрийг босоо Монгол бичгээр штэ. Хууль гэж шүү дээ. Тэгэхээр хууль гэдэг нь маань яг тэгэхээр хуулиас гарсан юм хуульд нь оруулах хэлдэг байхгүй. Тэгэхээр монголчууд хуулийг яаж нэхэр хуулиас гарсан юмыг бүр улам бүр гаргаж холдуулж тэ. Бүр улам хуулиас нь ингэ зайлуулж. Цавагдаа нөөлж гэж байгаа вэ гэж. Би ч одоо ойлгохоч ясаад бүртгүүлийг яриад хүмүүст гажиг солиод байгаа дууд болох. Ярихаач дотроо одоо л хийх юм аяг явж байгаа гэсэн ч хэлж байна. Тэгэхдээ хүмүүст яг тийм хандлагыг яг харуулж байгаа юм байна. Би өөрөө хизээч муу мухай хүмүүсийн төлөө тэ энэ ихсэн тэмцлээ бол зогсохгүй. Миний энэ тэгш нийгэм гэж байгуулсан нийгэм маань ямар ч үстэй гэхээр за тэгш нийгэм гэж хүн марг ойлгоно да. Үгүйс асуу тийм. Тийм ягаад гэвэл нийгэм их далийн байхгүй. Одоо нэг сайд дарганы авгаа эндэж чухал нэг VIP өрөө амар гоё төрж болдог. Гутал засварын нэг машины дугаар цэцтэй нөхч юм уу те. Нэг наран тул дээр 8 яадаг бизнес жижиг дунд бизнес эрхэлдэг тамхи ширхгийн зардаг ч юм уу. Гэхдээ тэдний их нэр эндэж чухал заавал бичгээр өгдөг болдгоо. Нэг бол амар их мөнгөтэй байхгүй тэгэл. Нэг бол айгүй мундаг сайхан танилгүй бол тэгэл болчихлоо. Гомжин төрнөө, орцсон төрнөө за баг гэсэн төр өгч ийн хамаагүй болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ тэгш би ч байж чадахгүй шүү дээ. Дали биш. Тэгэхээр би энийг тэгшин болгоно гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол таны ярианаас одоо хараад байхад бол айгүй зөв бодолтой зөв одоо замаар явж байгаа гэж ойлгогдоод байна л та. Тэгээ бас нэг ийм мэдээлэл нь яагаад би ингэж асуусан ярьж байгаа гэхээр согтуугаар автомашин жолоодож явж байгаад ажил үргээ гүйцэтгэж байгаа замын цагтайг зогтсон гэсэн. Тэр бол бүр баттай мэдээлэл. Зургтай. Тий. Би мэдж байгаа гэнэ. Тэгээд тийм болоогүй ямар ч тийм асуудалгүй би ч арх мэрх уудгүй байхгүй. Тэгсэн намайг цагдаа зогсоод би ч айгүй яаруу нэг явж байгаад тэгээд тийм замын зураас мураас замын цагдаач ч гэсэн хэлмээр. Тэгээд замын тэмдэглэгээ мэдлэгээч гэж байхгүй. Тэр таслалтай ч мэддэхгүй үргэлж ч мэддэхгүй тийм дундуур те буцаад ирсэн чинь зогсооч. За тэгээд зогсоод хэллээ намайг ийм тийм хэрэг би өө за шудраг хэлээ өө за болдгүй мөө за тэгвэл эн чинь таслаас мэддэхгүй юм. Уушлаараа би болдгүй байсан билгүй за тэгвэл хамаагүй арга хэмжээ явах. Тэгээд нөө торс 5000 тэр цагтаа одоо бас үзчихвэл бас их муухай шүү. Би бол тэр өдөр аюу үнэ хэлсэн шүү дээ. Хамаагүй торгож моргож болно. Гэхдээ та нарын бас те дутагдaltaй талаас үлээхтэй юм чинь үргэлж юм уу та яг за чи яг надад тайлбарлаад чи энэ үргэлж байна уу яг тасархаа байна уу гэсэн чи өөрөө хэлж чадахгүй. Тэгээд энэ чи хэрвээ машин мөрөдсөн бол те чамд энэ буцаад ишээ эргээд явах шаардлага гарсан чи яг энэ ингээд тасархаа юм шиг тэгээд зураас ямар ч зураас мэддэхгүй юм зураас байгаа ч юм чи яах юм бэ те тэгээд чи яг хөттэй хамаагүй гэхдээ би бол хараа хэмжээг бол ахуулнаа тэгээд би чамайг үлдчих чинь гэсэн чи над руу одоо тэгэхээр дөрөв зөрчтэй чи чинь одоо баян том од шүү дээ чамайг доор хэдээр торгочтой юм яа үгээр хэлдэг. За тэг өөрөө мэдээ. Тэгээ би бас жоох яаж би чих бэлэр бас хүнд мөчөөгөө өгдөг юм чи.
одоо бараг хүссэн тоогоо хэлмэл тоглоом игээд өөрөө хүн яжлаадах чинь би бас яжлаадсан баг. Тэгээ байсан жил намайг за 5,000 төгрөгөөр торгуулаад. Тэгээд ингээд торгуулчаад мөнгө өгөөд явах гэсэн чинь хууцсан авах. Нэг бичээдсэн. Тэгээ бичвчээсэн цонхны евро уртлын нөгөө самбарлуу шинэ самбарлуу шилжчихдэг байхгүй. Тэгэхээр миний стод гарцсан л байсан. Чи одоо түрүүнээс чи яагаад талтгараад байгаа юм бэ гэж асууж. Тэгээ энэ нохоод юм шижчих яагаад байгаа юм. Тэгээ тэрнээс л бол жоохон болцаал барилцчаа авсан. Тийм л юм бас. Түүнээс бол цагдаа магдаа зодож мөцсөн юм байхгүй шүү дээ. Би чи ер нь тийм хүнтэй ер нь амьдралдаа бараг ам мөрөж нэг хар зуржсэн удаа баг тоотоо л юм да. Жаа хууцсан явчихсан нөгөө юм. Үгүй ээ. Би ер нь арх болдог шүү дээ. За ингээд эрхэмүүд үзэгчтэй манай хар цагаан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай нэвтрүүлэгт Монгол улсын их хөрсийн эхлэлч дуучин дэгш нийгэмлэгийн одоо тэргүүн дуучин ноён Бондгор оролцож байгаамаа. Тэгэхээр Бондгор хүүхэдтэй болсон гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ энэ мэдээлэл бол худлаах гэж бодож байна. Хамгийн гол нь хизээ хүүхэдтэй болох гэж байна. Хүүхэд юу төлөвлөсөн үү те? Одоо эхнэр гэр бүлийн хүн байна уу те? Үзэгчдэд сонирн болов. Би бол одоо бүр ингэж утсан ш. Намайг одоо янз бүрээр яриад янз бүрийн ингээл жижиг сажиг нүкс юм болгоноор одоо намайг суугаар одоо ингээд 9 жаргыг нэг өөсөө хандахгүй ингээд намайг бол ерөөсөө 9 жаргыг одоо гажгалж муулж тэ. Гэтэ энэ их надад таалагдах юм л да. Би ч нөгөө бас нөгөө олон менежер амар олон хүн ажиллаж хөсөлбөр зарах шаардлага байна. Хүссэн үсэг үдэнд чинь миний улаан пэмэд ажиллаж шүү дээ. Өөртөө. Тий. Тэг чин зарим дууч мөнгө төлөө бүр өчнөө саяар нь барьж гүгээд бүр хүнд тоолгоёгээд бүр ёстой бүр юу хүн байтгаа хаад доохоргүй амт байж таа. Тэгэж зөндөө. Чи намайг ашгүй минь ямар азар би гэж хүмүүсийн нэг хэл амдэртэж өө байна болж гэж гоё. PR-аас хийх шүү дээ. Тий. Сул заяа. Юу л хацтай шүү дээ. Тэгээ тэр сэтгүүлчтэй баярж байгаа шүү дээ. Зайлал хүний уул ингээ амьдрал араас нь уулгуур шагаа л явчихдаг. Ямар ч үйл үүртэй шат. Эднийгээ эргээд бас өргөдөх юм тий. Гэтэ яг хаа бүгдээрээ нэг гоё болохгүй л гүтэй. Гэр бүлтэй юу хизээ хүүхдтэй ер нь болохгүй. Тэгээ би наадах чинь сая аминдаа тойролол яриад байгаа юм. Би бол одоо энэ гэр бүлийн хандлага яг юу вэ? Маш нууц байлгаа шүү дээ. Яг би урд нь өчнөө ярьсан. Одоо бол би одоо хилчгээр ядаргаатай хүмүүс тэгээ тэрэн дээрээс үлгэж аваад нэг юм ингээл яж. Өө ихнэртэйг нь баг яа бурхан минь гэх нэг өө ихнэргүүнг нь зайлуул хүү игээл. Айгүй хэцүү юмсэн. Худлаа хийж болдгоо үнэн ярьж болдгоо те. Тэгэхээр би бол худлаа ярмаар тэгэхээр би хэлмээргүй байл. За тэгвэл ихнэр биш юм ахэд хүүхдтэй болох ерөнхийдөө төлөвлөгөө бол байгалах те. Гүбэлгүй хоо. Тэгээ нэг ярилцлаа чи үзэж яхад бол монгол хүн бол ерөөсөө 1742 үлээ. Мэргэжилтэй байдаг гэж. Тийг сонссон юм. Та хэд мэргэжил? За би чинь тэгэл компьютерийн программистаар төгссөн одоо дуучин. За дээрээс нь жолооч хэлсэн тий. Саад хийвэл тэгэл тоогч. Хүн заавал тий ийм бичиг баримтнаа жамд бичлэг өгсөн үйл хүн өчнөө мэргэжлээ гэдэг. Би бол маш олон хүний урд алхаж байгаа гэж бас хэлж байна тий. Тий. Тэр үл ямар ч төгөөр намайг нэг муулаадсан хүмүүсийг хэлэхгүй. Тэгэхээр би өөрөө олон хүний урд яваагаа мэдэрч ахгүй. Хүн намайг муулах тусам яагаад тэгэхээр өнөөдөр хоёрыг ч гэсэндээ тийм үстэй. Хүмүүс муулаад байвал тэр хүнийг араар нь муулдаг хүмүүс ихтэй ардаал үлддэг байхгүй. Тэгээ муулуулж яригадаад байгаа хүмүүс чинь тэр гоцгоодгүй учраас тэр урдаа байгаа учраас яригадаад. Энд ингээд 100 хүн шигцэн байлаа гэдэг чинь тэр 100 хүн хэнийг ч ярихгүй шүү дээ. Яг нэг нь урд гараад энийг одоо солиод энэ ганцаараа ингээд яриад гэдэг байхгүй да. Тийм үү? Тэгэхээр би 99 хүний урд яваа хүн байна. Тэгэхээр намайг бол ардуур муулж байгаа хүмүүс ардаал үлдээ. Хизээч миний урд уйтгаа хажууд хийж чадахгүй л гэдэг утгаар нь би тэгж хэлсэн баггүй. Тэгэхээр би бол бүх хүнд хэлмээр хүнийг ардуур нь муулдаг хүмүүс бол ямар ч хард байдгийг шүү. Битгий хүм муулж та ард хоцроорой. Манай дуучин ноён Бондгорын нэг бас нэг буянтай гэх юм уу бас нэг сайн үйл хийж байгаамаа. Энэ юу гэхээр одоо энэ Mobicom болон
бусад одоо өөрийн телефоны операторуудтай хамтлаг дуучдынхаа өмнөөс тэмцэл гаргалгаа шүү дээ. Одоо жагсаал магсаал хийх юм ярьдаг гэсэн. Энэ талаар Тэгээ энэ Mobicom-тай ч бүр үнэхээр одоо ястаа нэг одоо үз тарж штий. Тэгээ яах вэ гэхээр надад яг юу таалагдахгүйс гэхээр би анх зүгээр мэдээлэл хүргэлдэг байхгүй. За ингээ миний дуу та нар ингэж яасан байна. Тэгээ судалгаа хийгээд үзэхээр жилдээ би нэг машины мөнгө тушаагадаг. Mobicom. Тий. Тэгэхээр ингээд эргээ харьцаад ингээ те бүгдээрээ та нар ингээ ямар ч зөвшөөрөлгүй миний дуусан байна гэлээ. Тэгээ дээрэс нь энд би зөвхөн дуучдын төлөө ч юм уу зөвхөн өөрийнхөө төлөө яваад байгаа юм шиг байхгүй. Одоо энэ төмөн болсныхоо төлөө л яваад байгаа шүү дээ. Эднэрийн чинь талхны мөнгийг одоо саагаад байгаа байхгүй юу. Одоо та нар бодлоо нэг одоо Mobicom эзэн гэдэг хоёр гадаад нөхөр нэг юм 3 стандарт гэж Монголд орж ирээл нэг дүү газар авч зоогоол тэгээ ядуу буруу орнуудын арт иргэдэг тоглоос урц хүмүүс байгаа байхгүй. Бүр бизнес игээ те. Тэгээ яадгүй хэр ингээд Mobicom одоо хамгийн өндөр төтөө тарифтай ярьдаг тийм үү. За одоо тэрнээс цэш интернет бүх юм дандаа яг тийм одоо хамгийн элит ойлгогдсон Монголд. Тэгээ тэрүүгээр ямар байдгүй хэр эргээд энд нэг монгол хүмүүс дуудуулахаар тэр дуусан тэгээ монгол хүмүүсийн дуусан дууг аваад гадаадд нэг 3 гадаад нөхөр те Монголын одоо манай энэ төрийн хийдэг чинь бажиг бодож штэ. Түст нохоо шиг байлгаж штэ. Тэгэнгүүтээ эргээд энд нэг монгол төмөө олонд нь монгол дуучдын хооронд нэг зараад байгаа байхгүй. Бидний талхны мөнгийг аваад төмөө олно ш талхны мөнгийг аваад тавал ард түмэнд дуугаад өгөөд өгч үү. Тий. Тэгээд дунд нь штэ гадаад нөхөр ингээ баяжаал дөрөвгөө тийш хамаг сайн гэдэг юм зөөгөл яваад штэ. Тэгээд тэрнийх нь энэ нэг одоо хэдэн гадар гадаад баяжаад байгаа нөхөдийн хамтаа дандаа Монголын нөгөө хэдэн дарга сайтай коллег асууж байгаа. Тэг ийм тэнэг амьдрал явуулах чинь бид нэр тийм сте. Амьдрал сайхан байна өө худлаа дуулаад худлаа хошгорооч гэх юм нэ. Одоо би уулын залуу намайг хүмүүс сайхан шоудаад яадаг гэдэг нас мас гэл ингээл солиорол те. Юу хэлээ тийм заавал нэг дээрээс нь тийм амьдрал биш байхгүй да. Тэгэхээр надад бол тийм шахах шоу муу тийм огт бодоод. Хамтлаг дуучид ер нь Mobicom-оос ер нь өөрийн телефоны операторуудаас сар болгон татсан дууныхаа мөнгийг авд юм уу жилдээ авд юм уу? Улиралд авдаг байхгүй юу? Улиралд авд юм. Тэгтэл би бол ерөөсөө нэг ч авдаг. Яагаад? Тэгээд ингээд эргээд одоо яг энэний талаар судлаад ер нь ямар муухай юм бэ те? Би бүр амар удаа судлаад ингээд тэмцээ энийг бодоо боли дуурахгүй бол ямар ч дуурсан дуурахгүй те. Одоо нэг энэ Монголын төр монголчуудыг ингээд нэг жоохон ингээд мосол нэг юм ойлгоод болохгүй нэ гэдэг ингээд ирэнгүүт нэг тэнэг хүн урж байгаа юм шиг санаад цааны 20 минут өч те. Ингээд зөөлрүүлчихэл те. Нэг юм болоход ингэ чигээл худлаа ингээд нэг хүүхд чихээр нүглийн нүдийг гурилаар урж байгаа юм нэгэдэн штэ. Mobicom яг тэр чигээр надад харьцаж гарч ирсэн. Тэгээд дуурангууд тэгээ ингээд яриад би ингээд хэмжээд ингээд мэдэг зэдлэнгүүд баг өгөө. Жилийн хөч. Өнгөрсөн жилийн хөч нэг хөч. Тэрнээс өмнө хүмүүс юм аа. Хайчихгүй дараа жилийнхаас тохирё. Энэ тэмцэл хийцэн болтол үргэлжлэхгүй. Тэгээд би бол одоо болоод байгаа болох юм уу? Болох гэж байгаа. Тий, манай нийгэмлэг одоо би бас тэгш нийгмийн мөрөлдөө хамт олоос танилцуулсан манай одоо хуулийн зөвлөгтэй, харилцааны менежертэй, тэгээ шоу entertainment менежертэй. Тэгээд ерөнхий менежертэй. Манай хол ингээд тэгээ би 5 хүний бүрэлдэхүүнтэй. Маар бол одоо Бацэрэг Батним гэж хоёр залуу бол энэ шоу entertainment талын бүх ажлыг хариуцдаг. За Сэргэлэн гэж одоо манай хуулийн зөвлөх. Хуулийн мэргэжилтэн байгаа. За одоо Шонхоо гэдэг залуу одоо харилцааны бүгдлээ. Энэ яг одоо Mobicom одоо энэ бүх юм тааж нь яг тулж байгаа манай хоёр хүн маань л тэр Шонхоо Сэргэлэн ирэхгүй. Тэгээд яг Mobicom-тай яасан гэхээр би миний хамгийн дургүй үрсэн юм. Mobicom Монгол контент гэдэг нэг байгууллага доороо охин компани байгуулчихгоо. Охин компани одоо хүүхдийнхээ хулгайлж ирсэн юмыг аав нь хамт зарж идэж уучаад яг аав дээр нь очиод танах манай юм гэсэн юм аав нь те манай хүүхд тулгаас манай хүүхд шаханд би яах. Надад шүү тийм байл. Ямар ч хүн үр хүүхдээ гэдэг байтал те гадаад өнөөдөр монголчуудыг яг энэ төвшөнд ашиглаж. Тэнгүүд миний бүр ёстой миний аймаг гэдэг. Тэгээ би одоо сүүлдээ бол би хурцдагыг гэж бодож байгаа. Одоо миний Mobicom-оос би 2 удаа захиа өгсөн, 2 удаа хариугаа авсан. Тэгээ яг хариуд хойд нь авч байгаа хариугаа. Би одоо 3 удаагаа юу гэж хичээд юу гэж хариу авсан. Тэг угаас одоо энэ ингэх
Энэ 3 дахь захиа одоо очиод За. одоо эргээд одоо нэгтэд очиод 3 дахьд ирэхээ. Тэгэд дараагийн 4 дахь 5 дахь гэхэд 2 4 дахьоос 5 дахьын хооронд Монголын бүх сайтуудаар энэ 3 захиа гуруула байшин. Энэ миний бичсэн юм, зэндээс ирсэн юм бүх юм ил байна. Дээрээс нь энэ өөрийн телефонод надад өөртөө миний татсан дуу татсан батал юм би өөрөө гаргаад татсан баг. Тамаг эмтэгтэй. Хэд татсан яасан. Хэд татсан яасан ямар мөнгө орлоо. Тэгэхээр би өдрөлдөө бол тийм биз дээ. Нэг машины мөнгө тэнд зүгээр л ингээ миний дуусан дуу цаа хүн тэ миний дуунд ямар ч гар бие орцсон үнийг тэгж болохгүй байхгүй. А тэгээд очихоор хөгжмийн зохиолчтой гэрээс хөгжмийн зохиолч тэр хөгжмийн зохиолчд нь ямар дуу гаргая. Тэр тэгвэл хөгжмөө заах нь яасан. Дандаа тийм биз дээ. Хэрвээ хөгжмийн зохиолчтой гэрээгээд хөгжмийн зохиолчд мөнгө өгч байгаа бол миний бүр дуусан мосныг аваад тэр шүлэг мүлгийг авч хаяа дан хөгжмийн зарах хэрэгтэй шүү дээ. Тэр хүний өмч чинь тэр хөгжмөл واخгүй юу да хай. Хэрвээ яруу найрагчтай тохироод яруу найрагчтай мөнгө өгж байгаа бол тэр аянч тэр хүний өмчтэй. Тэр дуусан миний ус өмч. Тэгэхээр дан тэр шүлгээл зарах хэрэгтэй. Энэ ай шүлэг хоёрыг чинь нийлүүлээд би нэг бүтээл болгочоод шүү дээ. Тэгтэл намайг өнөөдөр ингэ бүр юу ч юм шиг өнөөдөр ингэ хайлгаа. Өөрөө хөдөлж. Таныг одоо энэ тэмцэл хийгээд хин нэг хүн цаанаас ч хатгсан аа. Намайг уу? Тий. Хатгсан. Хин. 80 мундагийн доо 80 мундагийн төв хатгсан. Дээрээс нь энэ Mobicom энэ Unitel Skype гэж бүгд намайг өөртөө хатгсан. Тэгвэл тийм байгаа шүү. Тэгээ яг 2 3 дуугаа явж гинт гарч ирсэн. Дуугаа яваагүй шүү дээ. Яриад бүр дийлхэ байгаад одоо би бүр ингэ нийгэм рүү одоо бидний ингэ бойл ингэ шулж ийна гэдэг аргаар нь би нийгэм төртөл танилцах гэж одоо яг одоо ийм хэлбэрээр орж байгаа. Түүнээс би чинь олон жилийн өмнө ингээл бас нэг цагаа санаа ягаад урд нь бол бүр бидний чинь нохоо жилийн авч үздэг байлаа. Одоо бол бас яг бас нэг бодлоо өнө гэсэн тийм хаалцахгүй юм болгоод зарцсан гэдэг үгнээс ингэ арга юм очих гээд зайлтчих гээд тийм ингэ яа өөгч бочгаж байх гээд үзээд би бол одоо тийм байхгүй. Одоо за одоо надад бол нэг 7 хоногийн заанд ингэ одоо 10 хоногийн л хугацаа. 10 хоногийн гарсан. Энийг амар тод тэмцэл хийлээ шүү. Одоо ч гэсэн Өнөөдөр бямб гараг гэдэг чинь одоо энэ дараачийн амралт хэвдрээс болох гэж байна. Тэг би одоо бүр лооцсон чигсаал хийж манай баг лооцсон бүх юм хийж. Энэ шодрох юм тайгаад яг үнэ. За. Чигсаал хий. За тэгээд дүүмэн гээд дуу гарсан тий. Тэгээ энэ дууны клипийг хийх гэж цэцэрлэгийн хүүхдүүд тоглоулна гээд за хүүхэд тус бүрээс 500 сая төгрөг авсан. Тий. 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 Авсан гэсэн тий. Аа. Тийм мэдээлэл яасаа. Гиндүүлж байгаа тийм гэж хэлдэг ёо. Энэ яваа гэж тий. Гээд хэл бас. 400 мянга мó 50000 юм. 500 мянга. Энэ дүүмэн шиг дуулаагүй нөхрийн л бас. Бичиж байгаа юм багч байна. Дүүмэн хэлээд дуулах таалагдсан. Бодлоо юм тий. Гэхдээ энэ цэцэрлэгийн хүүхдэд өнөөдөр 500 мянган төгрөг над яг энэ 50 мянган төгрөг өгөх юм байна гэсэн шүү дээ. Дээрээс нь миний клипийг тоглох хүн бол ямар ч тавд мөнгө гэхгүй. Би хэл яхад шууд ирээ тоглоорой. Стооч ч багтдаг бол нэрээ тий. Зүг зөрөгч өгдөг бол ирээд ор. Би клипэн дээр миний хамгийн гоё явж таг. Би бусад одоо дуучдаг шүү дээ. Дандаа худлаа юм хүмүүс үзүүлдэг. Би айлын байр ороос цаавс гуйж зураг авч үзээгүй. Би хүний машин гоё ганган машин унж тий. Би хүний тэр ихнэр үний хаамаагүй танихгүй охиноо дуудаж чирж клипэндээ тоглооч гэж. Бусдад тийм худлаа гоё ганган гялгарын үзүүлгийг хүсдэггүй. Яг л Монголын амьдралд байгаа бондгор өөрийнхөө хувцсыг үзээд өөрийнхөө машинаа унаал тий өөртөө байгаа ингээл клип тоглосон хүмүүсээ тоглуулаад ингээл юм аа. Энэ хэл шоу хоёр. Би энэ одоо энэ баар сав юм аа ер нь очиж зүг шүү. Яг үүндээ та нар яг авч байгаа мэдээлэлээр бол одоо тойлц намайг айгуу шоуч ажиллаж зодооч хүүхэн чинь ингээ харж байгаа шиг надад санагдаад байна. Үгүй шүү. Би нүдээс чинь бүр анзаараад байгаа. Тэгээ бас уншчихлаа. Намайг бол бити тэгж бодоо би ч юм хэрэг гайхамшигтай. Тэнгэрлэг те томог төвчтэй. Намайг бол бити тэгж бодоо би ч юм хэрэг гайхамшигтай. Тэнгэрлэг те томог төвчтэй. Намайг бол бити тэгж бодоо би ч юм хэрэг гайхамшигтай. Тэнгэрлэг те томог төвчтэй. Намун гээд кафед ер нь байнгын тавилга мэтэр байж идэг л юм шиг битсэн байсан шүү. Өөрийнх нь баха. Бас нэг юу гэж тэг 3 4 хорооллын одоо ачлал нарлаг одоо дэлгүүрүүд байгаа шүү дээ барааны. Тэдний дэлгүүрүүдийн одоо худалдагч нарт хоолоо өгдөг. Ер нь хоолыг бацсан тий. Хоолны бизнесийг бацсан гэж яриад байгаа шүү дээ. Хүмүүс гэж ярьдаг. Баян цаад чинь яа.
баян затгалан матгалан гэсэн юм байхгүй. Би чинь зүгээр ийлж ирээ. Тэгээ түрүү бас нөгөө бүгдээ нэвтрүүлэг гэхээс өмнө ярьж байгаа шүү дээ. Стейк хийдэж баян болохыг тий баян болж харагдахыг хүсдэг. Тэр чинь л байхгүй. Би зүгээр цувтаад татвал тэглээгээд намайг хүмүүс муу ахад муулдаг. Пиари гэдэг. Пиари гэдэг. Пиари гэдэг. Ер нь ямар машин унж байна? Хаана амьдарч байна? Хобби бол доо зайсангийн Royal Castle Rolls Royce ундаг гэж л доо ярихгүй шүү дээ хэлж байгаа. Би бол доо 3 дугаар орлоо сайхан 9 дахь огсрол сайхан ор сахнарын хамаарсан дулаахан байшин дөө. 2003 оны Crown машинтай. Цагаан машин. Хэрэг хийдэг үү? Бензин үү? Гүү. Хоол. Би юу? Тий. Хэрэг хийдэг үү? Бензин үү? Гүү. Хоол. Би юу? Тий. Хэрэг хийдэг үү? Бензин үү? Гүү. Хоол. Би юу? Тий. Ёстой байхгүй шүү дээ. Заяаг үтэй. Яа маяа хоол чүү яа. Таарх болгондоо юм идсэн явж идэг гэдэг нэг бас коммент хийсэн байлаа. Одоо хүн болгоны дээр битсэн ярьсан одоо хэлсэн үгийг яг ингэж яриул аимшигтай их цаг. Ягаад тэгэхээр тэд нар ч нэстэ санаанаас зөвхөн юу ч ярьж байгаа гэдэг шүү дээ. Өөрсдийнхөө л өсөлт бодлыг бичиж байгаа гэж тий. Тий, тэгэл нөө бүр хийх юмгүй те. Бид нар комеди бичдэг хөтөл үүсдэг шүү дээ. Бүр хийх юмгүй гэртээ тийг ангаараа те. Сурсан зорлогч хүнийгс мэдлэг юу ч хөө тэгэл энэ хүм болоо сайхан кайф авах шүү дээ. Ягаад гэвэл хүн өөрөөсөө илүү хүн дургүй байдаг гэх те. Яг хүн нөхгүй. Тэгээ дээрээс нь хүн өөрөөсөө илүү гоё хүнийг муулчингууд өөрөө тэрнээс лаг болсон юм шиг санагддаг зingж кайф авдаг хүмүүс. Тийм учраас одоо те. Одоо жишээлбэл над дээр ирээд хоёрыг муулчих шүү дээ. Энэ нэг телевизийн хоёр тайтан төлөвлөж юм те. Тэр цамтааны төлөвийг ярьслаа гэдэг хоёр хүн биш ээ те. Хэрэггүй би бодох. Тэр энэ шарыг хөтлөх шүү дээ те. Тэр бас мандаг юм байна даа л гэж бодохгүй. Түүнээс дахаад нэрээ тэр чи юу лээ гэж хэвчээж бодохгүй шүү дээ. Тэр хүний амьдрал уулаасаа тийм юм. Хоёр ирээ хүнд атгачтайг нөлөөлөөд заата нэг энэ хоёр бас ямар ч юм вэ? Энэ хоёр шиг гिचгэнсэндээ бодол төрүүлжээж хүнд муулагддаг юм биш үү? Түүнээс муу хүнийг бол хүн муулдаг юм байна. Муу хүнийг бүр хүн дуустдагчгүй юм байна. Хөрөгдөөр юм чи. Хааж юмдаа л юм чи. Бүр ярьдаг ч. Дуучин Бондгор сая хоттой бүжигний шоунд 3 дугаар хайранд ороод олонний таашаал намнаас хүрцээ. Энэ шоуны талаар бол яриад яах вэ тийм ээ. Хамгийн гол нь яг тэрэн дээр бас би өөрөө чи яриг сонсчихсан. Манай ээж аав одоо ерөөсөө удмаараа бараг л бүжигч хүмүүс байдаг шүү дээ. Ээж аавынхын тухай яриач, нутаг усаа яриач. Тэгээ манайх чинь увсын бүх мөрөс оноо ял. Миний ууч хаас өрөнгөж, баатрын хаас өрөнгөж. Тэгээ жинхэнэ монгол бүжигч юм байна. Ста пор зорж явсан юм шүү дээ. Манай ээж аав хоёр хоёлаа манай аав ч бүжиг дэглээч бас багш. Манай ээж чинь шавн байсан. Тийм тэгээд манай аав ч их мундаг бас гайхамшигтай бүжигчдээс. За баярлалаа. 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 Сайхан ярилцлаа. Тэгээд энэ харт хоёрын нэвтрүүлэг Монголын дандаа энэ хар цагаан бүхнийг тэнцвүүлж тэ. Одоо харын дарж цагааны гоё дийлүүл сайхан яваарай. Тэгээд энэ хоёр нэз гоё нэвтрүүлэг гэж байгаа маа. За ерөөл утас шиг тий. За ингээд үзэгчтэй хар цагаан нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна.